Тэгэхээр та бүхэндээ Tokyo Revengers Part 2-ыг ярьж хөрвөлдсөн байна. Бичлэгэндээ 5 тамирлна уу. Үйл явдал эхлэхдээ Хинагийн оршуулах ёслол болж байдаг. Дараа нь Такемичи хурж ирээ хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь Хинагийн ээж Такемичи дээр хурж ирээд нэг ууттай зүйл өгөөд онгоолгоод үцхийг хэлнэ. Нэгээд үцхэд Такемичигийн Хинад бэлгээсэн зүйлт байдаг ба Такемичи ч дахин уйлж эхэлнэ. Тэрийг биеэсээ огтхон салгадаггүй байсан. Тэр чамд маш хайртай байсан гэж ээж нь түүнд хандаж хэлнэ. Кен бол одоохор хүн амны эргээр шоронд байгаа юм байна лээ. Такемичи уулзалтын цаг аван Кентэй уулзна. Такемичи юу болсон юм? Яагаад хүн алсан юм? Томанд юу болсон юм гэхэд хийсэн зүйлтэй харамсахгүй. Томо миний буруугаас олж дууссан. Учир нь бид хүнээ зөксөөгөөгүй. Томо бид нэр хөөхтэй байхад сайхан байж тээ. Өдөржингөө бүлэгмээ томсгоно гэж тавихад л. Зодоо хийсээр л өдөр бүр яг л наатан бит. Томо миний бүх зүйл байсан. Амьдралаа дахин эхлүүлэх боломж олбол би дахин тэгж л амьдрахыг сонгоно. Гэхдээ амьдралаа дахин эхлүүлэх боломж олбол надад хийх ёстой нэг зүйл байна. Би Кисакиг алах бол. Гэж хэлж байхад уулзалтын цаг дуусна. Кен явж байхдаа Токиогоос яв. Кисакид хүн алдна гэдэг. Хорхоо алахтай ээж л тэр Майкийг биширдэг байсан. Гэхдээ тэр бишрэлт нь үзий анталт болж хөвөрсөн. Тэр Майкигийн нандин бүхнийг булаахыг хүсэж байгаа. Такемичи авто хоёр ярилцаа Такемичи би Томаны толгойлогч болно гэд эхлээд салааны ахмад болох ёстой. Пачины судалд сул байгаа гэд тэд гар барин өнгөрсөнд ирэхэд Такемичи нийтийн халуусны газар сууж байна. Гэхдээ ганцаараа ч биш Майки болон Кентэй цуг байж байна. Халууснаас гарч ирээд Майки явцгаая гэд гарна. Гадаа гарч ирэхэд Мицуя, Мууто, Ангринаар хүлээж байхын тэр Майки та явцгаая Такемичи. Шин 3 дугаар салааны ахмадыг томилохоор гэдэг. Удахгүй бүх Томаныхын цугларч Кен бид одоо Томаны шинэ 3 дугаар салааны ахмадыг томилох гэж байна. Майки 3 дугаар салааны ахмад гараад ир гэд нэг хүн алхан гарч ирж Майкигийн өмнө ирээд эргэж харна. Түүний туслах түүнийг Кисаки Тета гэж танилцуулна. Такемичи сонсоод өнөөх Кисаки гэдгийг нь мэдээд сонирн болоод Кисаки түүн рүү эргэж хараа ёжилсан шоглсон маягтайгаар инээхэд Такемичи дэслэхүү гүйж очоод зохиод авна. Салааны ахмадууд гарч ирэн Майкигийн саналыг эсэргүүцэж байна уу гэж байхад цаанаас нэг хүн хурж ирнэ. Тэр хүн Баажи байлаа. Баажиг бол нийт эрхийг зөвшөөрөөгүй юм байна лээ. Баажи шууд ухсийгээд Такемичиг учир зүггүй зодож эхэлнэ. Майки түүнийг болиулаа. Баажи дараа нь Майкид би улхаалал орно гэж хэлдэг. Баажи ч явж ардаас нь Майки Баажи гэж орилсон боловч түүний үгийг огтхонч тоосонгүй. Баажи хэлэхдээ өнөөдрөөс эхлэн хууч 1-р салааны ахмад Баажи Кейсүке одоо Томаны дайсан болсон гэд яваад өг. Кисаки дараа Такемичи зохиулсаар байгаа авах гээд Такемичигээс гидсүү нүүр үү гэж асууна. Такемичи гидс гэж хэлэхэд нүүрлүүн зохиод нунаачдаг юм. Яаж байгаа бэ гэвэл албаар ингээд Такемичигийн гидсийг чангалуулж байгаад хамгаалтгүй болсон нүүрлүүн зохион унаачж байгаа байхгүй. Амар зүгэн саад дуустал. Такемичи нүдэнээс ирэхэд хажууд нь Майки хүлээж байв. Майки түнд Баажиг Томаныг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг гэдгийг хэлнэ. Томаныг Майки дунд сургуулийн 1-р ангид байхдаа байгуулсан. Тэгээд анх үүсгэн байгуулсан хүмүүсийг хэлнэ. Кен, Мицуя, Пачин, Баажи болон Майки. Майки Такемичид Баажиг миний өмнөөс буцаагаад аваад ир гэхэд Такемичи хэрвээ би буцаагаад аваад ирвэл нэг зүйл хүсч болох уу? Би Кисакиг Томанаас хөмөр байна гэхэд ойлголоо. Баажиг балхаалаатай тултаас өмнө авчирч өөрийгөө Кисакигаас илүү хэрэгтэй гэдгээ батал хийдэг. Мицуя цаанаас нь хурж ирээд Такемичиг албиесаар Томаны гишүүн болгож Мицуягийн 2 дугаар салаанд оруулдаг. Такемичи дараа нь явж байгаад газраас нэг сахиус олно. Нээгээд үсгэд Томаны үүсгэн байгуулагчдын зураг байх ба үүсгэн байгуулсан 5 хүнээс гадна өөр нэг танихгүй нөхөр байж байдаг. Харанхуй хөнгүү удамжинд нэг хүн байхад Баажи хурж ирэн түүнтэй уулзсан. Түүнийг Казуторо гэж дуудана. Маргааш нь Такемичи найзуудтайгаа хэрхэн Баажиг эргүүлж авах вэ гэдэг талаараа ярилцаад төлөвлөгөө боловсруулад Ямагиши Валхаалагийн толгойлогч нь хинж мэдэгддэг. Тийм л учраас Валхаалаг толгойгүй сагиусан тэгэр гэж дууддаг. Валхаалагийн номер 2 нь Хаама, номер 3 нь Ханамия Казуторо гэж байхад гаднаас өнөөх Казуторо нороод ирнэ. Тэр шууд Такемичи рүү гүн очиж тэвэр авч Валхаалагийн нуугч руу явцгаая гэж дагуулад явна. Казуторо Такемичи дагуулж явсаар Валхаалагийн нуугчанд орж ирэхэд Томанаас шал өөр уурын салтай газар байдаг. Валхаалагийн хүмүүс тойрон зогсон нэг зүйлийг харж байв. Юу болж байсан бэ гэвэл Баажи өмнөх өөрийнхөө хамтрагч байсан 1-р салааны дид ахмад чи буюуг зодож байв. Яах гэж вэ гэвэл Валхаалаад орохын тулд өөрийгөө баталж байгаа юм уу та тийм. Казуторо бид Томаныг устгана. Бас Майкийг ална гэдэг. Хаама Баажиг албан ёсоор Валхаалаад хүлээ авч
Такемичи Баажид чи бас Томаныг үүсгэн байгуулагчны нэг үстэй. Яагаад Майкигээ сурвж байгаа юм гэхэд Казуторог бас үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг гэдгийг хэлнэ. Зурган дээрээс нэг танихгүй нөхөр чинь Казуторо байсан юм билээ. Тэгээд флашбэк хэсэг гарна. Томаныг үүсгэн байгуулж байсан үе байх ба тэд анхны дүрм товцоо аваад бүгд баярлаа. Бүгд хүүхдэрээ. Энэ дүрм товцыг Мицуя чинь ойдлын ангид сурдсан шүү дээ. Майки бол сайхан гарөө Тома идэр гэж тоосон жинжгөө. Заримг байха Тома нараад идэх шах. Манай хэд ч сайхан байк хаус гээ замаар давхаал. Нэрээ та нар 18-наас үрээг бол эднэрсийг байк гидэр унж болохгүй шүү заяа. Эднэрийн араас бүр Майки мопед унаад амар удаа явж идэ. Нөгөө идэж зогсож хүлээгээл. Майки сачилгай. Та нар Майки шиг байх ёстой байхгүй? Аажуу явбал аяанда хүрнэ гээл. Дөрмийг хөрмтлаал чийлрээл. Тэд Майкид чи одоо захирагч байж хэдий болтол мопед унах гэвэ. Наадхаа байк болог гэхэд Майки энэ мопедэнд дуртай. Миний нандаа унаа гэж байхад хідээр бүлгмийн нөхдөл хурж ирээд манидыг дээрлэх гэж үзэж мүзээд сүүлдээ бүр нэг нь бейсболын зохиортой бууж ирээд тэдэн рүү яваад Майки миний нандин мопедэнд хуруугаал хүрэх юм бол би чамайг алаа шүү гэж хэлсэн. Нөгөөдөл нь айгаа явчихж байгаа. Тэд үргэлжлүүлэн явж байхад Майкигийн мопед гинэт явхаа болон газ дуусчихсан юм шиг байна гэд Майки хайчлуу таваадад ялагдсан газ түгээх газар хүртэл төрж явхаар болно. Тэгээд Баажи ялагдаад мопедыг нь төрсээр явна. Манай нөгөө хэд бол Баажиг жингүүтээ далайн хэрэг дээр ирчихсэн. Жоох юм байж огтыг хөхөг рүү нараад байж байдаг юм. Энэ үед Баажи дээр нөгөө хэдэн гарав турж ирээд Баажи тэд нартай зодтолтно. Майкигийн мопедыг хамгаалсаар хоёр гар нь Баажигийн гарнаас барай хөдөлгөөнгийн болгон нэгэн бейсболын зохиураар зохих гэж байхад Баажи Майкигийн мопедыг хамгаалан өөрөө зохиулна. Баажи наад бохор хараа Майкигийн нандин унаад хүрэх хэл юм бол би чамайг алаа шүү гэтэл цаанаас Майки гараад байна. Майки мопедийнхаа өмнө ирээд өөрөө мопедөө өшгөлж өгдөг юм. Тэгээд яагаад миний чухал цэцэг юм тэгээд байгаа юм гэд Баажиг ярихад нөгөө гар нь чи сая өөрөө л мопедөө өшгөлж өглөө гэж хэлж дуусаагүй байтал хажуу талаас нь хөл орж ирээд өшгөлчихнэ. Тэгээд Майки Баажид тэнэг зүйлээс олч гимтээс нь уучлаарай гэж хэлнэ. Тэр хоёр нөгөө гаруудтай зодтолно. Дараа нь Казуторо болон Баажи байктай хотын төвөөр давхиж байдаг. Казуторо Майкигийн төрсөн өдөр болох гэж байгаа тул Майкид бэлэг өггүй хэмээлдэг. Тэд нэг байкны дэлгүүрийн өмнө ирээ. Майкигийн мөрөөддөг байсан байкийг харан зогсоод Казуторо хулгайлцгаая гэдэг. Баажи түүнд би тулгайлж чадахгүй. Хулгайлах бол муу зүйл гэсэн. Чи Майкийг жаргалтай байхыг харахыг хүсэхгүй байна уу? Хэмээн зөвшөөрүүлдэг юм. Оройн тэд хар хувц өмсөд ажиллагаагаа эхлээд хаалгыг нь цөм зөхиод онгоолгоод цааш явсан Майкигийн мөрөөдлийн байкны урд ирээд авж явах гэж цоожийг нь таслах гэж оролдож эхэлж тэд арай гэж таслах ба Казуторо арын хаалгыг онгоолгох гээд явна. Гэтэл Баажигараас юу вэ? Улгаач. Чи хэний дэлгүүрт ороод ирчихсэн гэж бодож. Гээд дэлгүүр хийзэн гараад ирнэ. Тэр мөн зэвсэг барьчихсан байх ба Баажи яах вэ хэмээн сандарч эхлэхэд дэлгүүр хийзэн чи тань л харагдаад байх юм. Чи Кейсигүй юу гэдэг юм. Баажиж тань түүнийг Шиничиро хэмээн дуудан та энд юу хийж байгаа юм бэ гэхэд энэ миний дэлгүүр гэж хариулна. Гэтэл ард нь Казуторо гараад ирчихсэн дастагчаараа далайж байх ба түүнийг нам зөхиод унгаачихна. Баажи айд сандраад чи юу хийж вэ? Казуторо яах ёстой байсан юм тэр биднийг харчихсан шүү дээ. Наадахны ч талаар яриаггүй. Энэ хүн бол Майкигийн ах Шиничиро. Тэр амьсгалахгүй байна гэд эмнэлэг рүү залгаж байхад цагдаагийн дуу дуугарч эхэлнэ. Казуторо нэг сонирн болоод энэ бүхэн Майкигийн л буруу. Би Майкийг алах ёстой. Би Майкийг алах хэрэгтэй гэж байдаг юм. Казуторо болон Баажи цагдаад баригдчихсан. Явж байхад цаанаас нь Майки урж ирэ. Баажи түүнээс нулимс тусалсан уучлалгүйж эхэлнэ. Харин Казуторо ална гэсээр явна. Харин одоо цаг үед ирэхэд Хаама одоо бас 1-7-ны дараа хууч машины зогсоол дээр Томаны эсрэг улхаалаад зодтолно. Очоод Майкид хэлгээдэг. Маргааш нь Такемичи явж байгаад өчигдөр Баажид нүдүүлж байсан нөхөртөө таарна. Энэ хүн бол Томаны 1-р салгааны дид ахмад Мацуно Чип юу. Тэр Такемичтэй ярилцсан Баажи улхаалаад орохын тулд намайг зодсон. Гэхдээ тэр Томаныг ялах гэж улхаалаад ороогүй. Баажид ботсон зүйл байгаа байх. Энэ бол Кисаки гэж хэлнэ. Баажи Кисакийг судлах гэж улхаалаад орсон гэдэг. Дараа нь үзэгдэл солигдсон Майки чи миний ахын талаар сонсчээ. Би Баажиг уучлсан. Гэхдээ Казуторог хизээж уучлах чадахгүй. Нэрээ би чамайг Баажиг дагуулж ирэх гэж хэлсэн. Тэгтэл энд Баажи биш. Яагаад Баажи энд дид ахмад энд байгаа юм? Чи яг юу их гэж байгаа юм? Гэхэд Такемичи өөрийнхөө юу иймэр байгааг бодон үзэгдэл солигдоод өнөөх Чип юутай ярилцж байсан хэсэг дээр очиод Баажи улхаалагаас Кисакийг судлана. Харин би гаднаас нь
Надад туслаач Такемичи гэдэг. Такемичи Баажи өөрөө Кисакийг судлана гэсэн юм уу гэхэд үгүй ээ. Гэхдээ би түүний юу бодож байгааг мэдчихэв. Учир нь би түүний хажууд удаан байсан болохоор. Миний ийх зүйл бол ойлгомжтой. Баажид туслах. Чи 3 дугаар салааны Ахмадыг өргөмжлөх ёслол дээр тийм аюултай нөхцөлд Кисакийг зогсон. Чи яг юу юмэр байгаа юм бэ? Гэд үзэгдэл солигдно. Такемичи Майкид би Тооманы толгойлогч болмоор байна гэж хэлдэг. Дараа нь чи буюу мань хүнд хамтрах сандал тавив. Би чамайг Тооманы толгойлогч болоход туслая. Харин чи миний хийх зүйлд туслах гэхэд Такемичи зөвшөөрө. Тэд хамтарна. Дараа нь тэд Кисакийг судлах гээд нэг хүн дээр ирсэн. Түүний хуучин бүлэгмийн Ахмад Осанай юм. Осанай тэгээ түүхээ ярьж эхлэн. Нэг өдөр бол Осанайг ардаас нь Кисаки дуудсан байдаг. Энэ үедээ бол Кисаки сугны ус байсан байдаг юм аа. Тэгснэ би чамайг Токиог өөрийн болгоход ч туслая. Надад хариуд нь юу ч хэрэггүй. Би хүссэн зүйлээ авна. Би өөрийгөө сайн мэднэ. Сар ганцаараа гэрэлтдэггүй гэж хэлнэ. Гэж энэ хоёр танилцж байсан байдаг. Гэхдээ хамгийн ачирхалтай нь Осанай Кисакигийн хэлснээр хийхэд бүгд бүтэж нэг л жилийн дотор Шинжикуг атгадаг атман болсон. Осанай бол зүгээр л Кисакигийн тулах чулуу байсан гэдгээ 8 сарын 3 буюу Кэнийг хутгалуулдаг өдөр ойлгосон юм. Үнэндээ болсон бүх зүйлийг төлөвлөжчихсэн байсан байх ба албаар Пачиныг өдөө атгаж Тоомонтой зодтолдох шалтгаан гаргасан. Дараа нь Осанайг хутгалангууд Пачины бурууг нотолж чадна гэж Майкитэй өрцсөн. Кисакигийн зорилго тэр үед Кэнийг алан эзэнгүй байсан Тооманы номер 2 судлыг авах. Кисаки Осанайг хайсан ба тэр айлдیں۔ Дараагийн сэлмээ авчихсан. Энэ бол хаан маяг. Осанай бол Кисаки аюултай. Гараа бохирдуулсээр хүн алж чадахыг айгаад байна. Дараа чи буюу таамаг дэвшүүлэн. Walхаалагийн толгойлогчийг хэнч мэддэггүй. Харин хинээч мэддэггүй толгойлогч нь Кисаки гэж бод. Учир нь Кисаки одоо Тоомонд байгаа. Тийм учраас түүний судлах хоосон байгаа гэж бодно. Дараа нь энэ бодлыг нь Такемичи шалгаж үзэх гээд ирээдүйд очин Кэнээс. Walхаалагийн толгойлогч нь Кисаки байсан уу гэхэд үгүй ээ. Walхаалагийн толгойлогч Майки байсан гэдэг. Учир нь Walхаалаа Майкигийн төлөө үүсгэн байгуулагдсан гэдэг. Такемичи боломжгүй Майки Тооманы өдөрчигчүүд гэхэд чи ч гэсэн мэдэж байгаа зү. 12 жилийн өмнө 10 сарын 31 цуст Халлоуинаар Тоома Walхаалаад ялагдаж Walхаалаа дагараар үүссэн шин Тооман одоогийн Тооман гэдэг. Такемичи ялагдчихгүй Майки байхад яаж ялагдана гэж хэлсэн. Майкигаас олж ялагдсан гэдэг. Тэр үед Walхаалагийн эсрэг Тооманы тулааны үеэр Майки Казуторог алснаар энэ тулаан өндөрлсөн аж. Учир нь түүний ахыг алсан Казутора түүний нүдний өмнө Баажиг хөнөөсөн аж. Тэд буцаад өнгөрсөн очих гээд энэ удаагийн төлөвлөгөөнд Баажиг үхүүлэхгүй байх юм. Тэд өнгөрсөнд ирэхэд Хинагийн гэрийн үүдэн байж байв. Хина гарч ирнэ түүнд өнөөх Такемичиг өгсөн зүйлтэй яг ажиллахын зүйл төгнө. Оройн Тоомаг тэр жигтэй цуглжчихсан Майки үг хэлээ. Бид нар маргааш Walхаалаатай зодтолдох болно. Бас Баажи одоо бид нарыг дайслан урвагч нарт өршөөл гэж үгүй гэж томорж байснаа. Тэр хүүхэжиг байж болох уу? Би найзтайгаа тулж чадахгүй. Тийм учраас маргааш Walхаалааг бут нэргээд Баажиг буцааж авъя. Маргааш нь тулдах цааш болон Тоомаа болоо Walхаалаа тулдах гээд өөдөөдөөс хараа байж байдаг. Тэгэд энэ тулааны хянагчаар ажиллаж байгаа гээд нэг шүүгчгээд юм нэг талын хоёр талын төлөөлөгчийг дуудаад 5-5 хамгийн сайн зодтолтгоор үзэх үү эсвэл бүгдээрээ үзэх юм уу гэсэн Кэн. Walхаалалын зодооныг хүссэн. Бидэнд нэг л нөхцөл байна. Бид ялвал Баажиг буцааж авна гэхэд Баажи өөрөө л эндэрсэн гэснээ хянагчаа зохиж унгаагаад илэгдээд унгаачихдаг юм. Хянагчаа нөхцөлөө Тоомайнд айл гэрдс тоглохоор ирээ юу. Бид энд та нарыг өгтөлч нүтгэр ирсэн гээл Майки уурлаад урагшаа Тооман гэсээр өөдөөдөөсөө гүйсээр зодоо эхэлдэг юм. Майки руу Казуторо гүйжирэн зохих гэж байхад Майки 50 зогсоор Казуторо зохиход Кэн урд дурнаар чамгаална. Харин хаама би чиний өрсөлдөг гэж гээд өшгөлнө. Харин Такемичи энэ үед хүн зодуулж байхад Мицуя салааных нь махамд учраас ирж тусалж Ахмадын үүргээр хідэн үг хэлж ухаан оруулаад Такемичи зориг аван зодтолдох гэхэд өөдөөс нь хоёр том биетэй нөхөр гарч ирээд Такемичигийн зориг мохоод шээс нь гоочход Чипуй хурж ирэн урам зориг өгөж би чиний арыг авъя хамтрагчаа гэд Такемичи зодтолдож эхэлдэг. За дахиад жоохон зодоо үзье.
Мицуя Кэнд улахаалаа Томанаас 2 дахин их хүмүүстэй байна. Салааны ахмадууд л carry-дж байна гэсэн. Кэн сугуудыгаа хамгаалж олон хүмүүстэй зодтолдох гэж байхад Такемичи орилсоор хурж ирээд "Хүрээдэр гөлгөнүүдээ бүгдэнтэй чинь зодтолтъя" гэсэн уунчсан байсан хэд Такемичиг хараад энэ сууг ингэж байхад гээд урам зориг аваад босч ирээ зодтолтоод. Кэн туурдах зүйлгүй урагшаа давшаа таарсан бүгдийг нэг зөхөд 5 арваар нь саваа яваад идэг. Харин Кэн бүгдийг нь унгаагаад хамаатай зодтолдох гээд гүйж очиод хийстлэн зөхөн. Харин үед Казутаро зүгтаад араасаа Майкийг дагуулсаар машинууд руу авирж байдаг. Гэтэл хажуудлаас нэг нөхөр гарч ирээд Майкийг өшгөлөөд "Майки хаана?" Харин дахин нэг нөхөр гарч ирээд нэгний 3 зодтолдохоор болоод зодтолдог. Гэхдээ Майки аимшигтэй хүчтэй өшгөлтөө хийх гэхэд ийм газар хөлөө ашиглаж болохгүй оновчгүй болоод байдаг. За дахиад жоохон зодоо үзье. Майкийг нөгөө хоёр сугны үсэнд барин хөдөлгөөнгүй болгон Казутаро нэг төмөр барьсаар Майкийг зөхион унаачдаг. Майки ахин босч ирэн "Би чиний дайсан уу?" гэж Казутарогоос асуув. Казутаро харин өмнөх явдлаа бодоо. Өмнө нь Майки Казутарод "Чи бол минийх. Бас чиний өвдөлт, шанал бүхэн чинь минийх" гэж хэлж байсан байдаг. Харин Казутарогийн аав нь хүчрхийлдэг байсан юм шиг байна лээ. Казутаро бодож байгаад "Чи бол миний дайсан. Би замдаа таарлцсан бүхнийг зайлуулна. Би хэрвээ дайснаа албал муу хүн. Харин чи дайснаа албал баатар" гэд дасралтгүй Майкийг өнөөх төмрөөрөө зодож эхэлдэг. Энэ Казутаро ч юмар хүн зохих хобби тойм байх та. Кэн Майки руу явах гэсэн болооч хаамаа явуулахгүй байдаг. Казутаро ч мэдрэл муутай юм байна лээ шүү дээ. Би дайснаа алж баатар болох болно гэдэг. Майки одоо л ухаан алдаагүй ярьсаа "Дайснаа алхаа. Энэ чиний миний ахыг алсан шалтгаан юм уу?" гэд арийнхаа нөхрийг мөргөөд хөлнөөс нь барьж байсан гарыг хөлтөөгөө өргөөд Казутаро гүшглөө унгачдаг. Тэгээ Майки дараа нь хязгаартаа хүрэн газар ухаан алдаа унаад өг. Харин үеийг нь далхимдуулаад бусад хэдэн дайрч эхлээд нэг нь Майкийг зөхөх гэхэд хажуу талаас нь Кисаки гарч ирээд зөхөн унгачдаг юм. Харин Кисакигийн ард нь Баажи гарч ирээд төмрөөрөө хийстлэн зөхдөг юм. Харин Баажигийн ардаас Кисакигийн сугны үс нь Баажиг аваа шидчихдэг юм. Яа энэ одоо хин хидига ардаас нь саваад баахан нэг ардаас нь саваад ах юм. Ямар ядрагт юм бэ. Тэгээ Кисаки гэж 7 голтой юм үхээгүй байх ба Баажи Кисакиг дуусгах гээд явах гэхэд Чибую урдаас нь холдохгүй явуулахгүй байхад шууд зохион унгаачихдаг. Чибую дахин босч ирээд "Баажи би 10 тоолыг холдоорой" гэж тоолж эхэлж байхад Такемичи хажуудлаас нь Баажиг барьж аваад "Зүгтаа Баажиг зогсоо" гэхэд Чибую "Би Баажиг зохиж чадахгүй" гэж байдаг. Такемичич Баажиг зодуулаад яг гараа алдах гээд ахин л урам зориг аван гараа чангалан барихад ардаас нь Казутаро Баажиг гутгаар бүлчихдэг юм. Такемичи ойрлж Казутарог холдуулаад "Баажид би тантай зөв тулдъя. Хоёулаа зөв Кисакиг унгай" гэхэд Такемичиг нэг зөхөөл, Чибуюг нэг зөхөөл. Эндээ үлдгэж хэлээд Такемичиг хажуугаар явж байхдаа Майкийг миний өмнөөс сайн харж андараа гэж хэлдэг. Баажиг үсээ боогоод үргэлжлүүлээ зодолтно. Төд бодлогыг Кисаки дээр ирчихсэн түүнийг яг алах гээд гинэт цус асгараал Баажиг Кисакиг алаа идэх үү гэсэн Баажигаас гарч байцсан байдаг. Тэгэл угаасаа хутгалуулчаал ингээл хүн амтан зодоо яваад харч ингэх нь аргагүй штт. Тэгээ хязгаартаа өөрөө газар унаад өгнө. Тэгээ дараа Майки босоод ирчихсэн. Кисаки Майкийг өдөө хатгаж байгаад Майки хамаа дээр очиод тулаан айл хэдийн дууссан гэхэд тэрийг шийддэг нь чи юу гэж байхад Майки нэг л өшгөлөө унгаачих. Харин босоод сугны үсэн жиг сайн ээж зүгтаж Майки Казутарог очиод шууд л зохин дараа нь өшгөлөж унгаагаад ахин л өшгөлөж дээр нь гаран зодож эхэлнэ. Харин Казутаро бодохдоо хамаач Баажиг урууч юм байна гэж хэлсэн юм байна лээ. Тэрнээс нь болоод Казутаро Баажиг ардаас нь дүрцсэн. Тэгээд бүр дээр үед энэ бүхэн Майкигийн л буруу. Тийм учраас Майкийг алах ёстой гэж байхад нь Баажиг тэрвэр авч ийм гонигтай зүйл битгий ял. Цаашид ямар ч там хүлээж байсан гэсэн юу ч болж байсан. Эцсийн хүртэл би чиний талд
гисээр тайдгаруулж байсан байдаг. Казуторо тэр юу ч хэлж байсан миний дэргэд байдаг байсан. Би өөрийнхөө нандин зүйлийг өөрөө устгахчихсан бололтой. Уучлаарай Баажи. Удахгүй би чиний араас очих болно гэж байхад Баажи босоод ирв. Майки ч зогсож Баажи Казуторо дээр очин. Казутород үгсэн гэж дуудуулахгүй тулд баттерфлайя гаргаж ирээд өөрийгөө бүлчихдэг юм. Тэгээд унахаар нь чи буюу Такемичи хоёр очив Баажигийн эцсийн үгийг сонсно. Баажи эцсийн үгээ хэлэн Кисаки бол дайсан. Мебиустэй тулалт Пачи Осанаяыг гутгалсны дараа Майки руу ойртон 3 дугаар салааны ахмад болохыг асуув. Пачиныг шоронгоос бол чадна гэж хэлсэн. Би түүнийг Майкитэй ингэж тохиролцож байхыг харсан. 3 дугаар салааны ахмад Кисаки биш. Бид 6 тооманыг үүсгэн байгуулсан. Юу ч болж байсан. 3 дугаар салааны ахмад бол зөвхөн Пачи, Мицуя, Майки, Казутора. Эд бол миний эрдэнэс. Такемичи чи зарим талаар Шиничиротой их адилхан. Майки, Тома би эднийг орхи явж байна. Гисээр амьсгал хураадаг. Харин Майки ууралсан ивэр үргэлжлүүлэн Казутораг нүдэж эхэлнэ. Харин Такемичи түүнийг болиулах гэхэд шууд Майки зөхөж аван Такемичиг өшгөлөө. Такемичи босч ирээд дээс цамцаа шидэхэд нөгөө сахиус нь унаа. Такемичи Баажи юуны төлөө амиа орлсон гэж бодож байна. Энэ бол Тома та хоёрын төлөө. Баажи Казуторогийн гарт үххийг хүсээгүй учраас өөрийн амийг хорлсон. Казутород хариуцлагыг үүрэлхийг хүсээгүй учраас чамайг Казуторог уучлаасаа гэж бодсон учраас тэр бүгдэнд чинь хайртай байсан болохоор яагаад тэнийг чи ойлгохгүй байгаа юм бэ гэхэд Майки өнөөх сахиусыг аваад энийг хаанаас олсон юм бэ гэхэд олсон газраа илээл бүгд энийг харан гайхан. Баажи энийг одоо олтол хадгалдаг байжээ гэд. Энэ нь болохоор энэ дарах Томаныг үүсгэн байгуулад тэд сахиус авах гэсэн боловч дэндүү үнэтэй байж тэд бүгд мөнгөө нийлүүлээ нэгийг авч тэрийг Баажид хадгалуулсан юм. Тэгээ цагдаагийнхны ч дуу сонсогдсон бүгд яван Казутора ухаарчихсан. Энд Баажитай цугулдаж хэрэгээ үлээнэ гэд би чамаас уучлалт гуйж болохгүй байх л та. Гэхдээ гэд бүхийсээр үлддэг юм. Казутора дараа нь 10 жилийн ял авчихсан байдаг ба Кен Такемичи хоёр эргэлтээр уулзсан. Кен чамд Майкигаас ирсэн мессеж байна. Чи одоо хүртэл Томаны нэг. Би Майки чамайг уучлсан гэсээр Казутора уйлдаг юм. Гэхдээ Казутора сайхан сэтгэлтэй байхдаа амар царайлаг гэгээлэг харагдаж байгаа сте. Дараа нь Такемичид Кен Майкигаас чамд бас мессеж ирсэн. Дараагийн цугларалт дээр хэлэх зүйл байгаа гэдэг. Дараа нь Такемичи Кенид очих гээд хотын төвд байдаг байртай ямархуу амьдардаг бол гэсээр ихэн бодчихсан лифтээр өсөж байгаад лифт зогсоход биеэ үнэлэх газар байх нь тэр. Кен ч нүнч шүү дээ. Хэрвээ танд санаж байгаа бол би өмнө нь Кений гэр нь биеэ үнэлэх газар гэж хэлж байсан да. Такемичи нэг залуутай нэг өрөөнд сууж байгаад нөгөөх нь 0 орох гээд явсны дараа нэг охин намайг Реми гэдэг. Намайг захиалсан таатай байна гээд Такемичи дагуулаа явна. Саяны гартай андуураа аваа явчих жаа. Эхлээд шүршүүрт орё гэдэг Такемичи шүршүүрт орж байхад гадаа нөгөө охин чи миний сонирхол байгаад үнэхээр таатай байна. Тэгснэ Такемичи надад ингээд бэлэг болгож зандангаас мэ салах гэж байгаа юм болов. Намайг ир хүн болгоод байгаа юм бах та гэд гадаа нөгөө охин бүр тайж иж эхлээд орж болох уу гэж манай хүнээс асуугаад баярлаа Кен гэсээр хаалгыг нь онгойлоход Кен чинд яг ямар атцаа хийгээд байгаа юм бэ л гэдэг. Тэгэд хоорондоо андуу индүү юм болсноо мэдэж аваад дараа нь Такемичи Кений өрөөнд орж ирээд өрөөгөөр нь танилцаал. Харин маргааш нь Томаны уулзалт болон бүгд цугларч Майки хэлэхдээ ингээд Валхалаг бид нар зодолдоо варсан штэ. Тэгсэн Валхалагийнхаа бидэнтэй нэг дээд л байгаа юм шиг байна л. Хаамаа үгэл өөрийгөө танилцуулан Валхала Томаны доор зүтгэнэ гээл. Такемичи гайхаал. Бидний нэгдсэн энэ хүний ач гээд Кисаки гараад ирдэг юм. Такемичи заа ингээд хударцсан уу гэж бодож байхад чи буюу үгэлэн Баажигийн суудалд сул байгаа. Энэ суудал надад эндүү хүндэд нэ. Тэгээ захирагчтай хэд хоног ярилцаад шийдвэртээ хүрсэн. Би хэнийг дагахыг өөрөө шийднэ. Намайг өдөрдөх биш. Би өөрөө дагах хүнээ сонгоно. Ханагаки Такемичи гэдэг юм. Үүнийг сонссон Такемичи нулимс туслуулсаар баярлаа гэж хашгирдаг юм. Дараа нь Такемичи наавто дээр хэрэг гар барь буцаад өнгөрсөн дэрнэ. Харин тэр өнөөхл цагийн ажил хийдэг дэлгүүртээ сэрэх ба шал өөр усны засалтай болчихсон байдаг. Мөн энэ цаг үед тэр энд цагийн ажил хийдэггүй байх ба тэр гарч ирэхэд нэг итгээ царайтай гар явцгаа хийгээд дагуулад явна. Манай гар чин бүр хувийн жолооч идэртэй болчихсон томорцсон байна лээ. Очих газраа ирэн буухад маш олон хүмүүс өдрийн мэнд ирхмэ гэж мэндэлдэг. Тэр тундаас хоёр хүн Такемичи танил харагдаж байхад түрүүний нөхрийг Ямагиши гэдгийг мэднэ. Нөгөө хоёрыг Макато болон Такуя гэдгийг мэддэг юм.
Тэр маш өндөр тансаг барилга руу ороо нэг давхар дээр нь ирэхэд бас олон хүмүүс ёслоостой. Тэр чи буюутай уулзаа ярилцах гэхэд дээд тушаалтнуудын уулзалтад явцгаая гэдэг. Юун дээд тушаалтан гэсэн. Чи Томаны томчуудын нэг вэстэй гэдэг юм. Өнөөх томчуудын уулзалт дээр ирэн Такемичи сум хүмүүсийг ажвас танил хүмүүс харагдана. Пачин, Мото, Исмайли, Пэя. Бас өөр нэг хитэн танихгүй гарууд байх ба заавдахгүй эднэрийг Синсэн 2 дээрээс хэн гэдгийг нь мэдэх болохоор танилцуулга өгчих. Хамаа хэлэхдээ өөр хідэн бизнесүүдийг нь хэд хоногийн өмнө цагдаа нар шалгасан. Бидэн дунд дурагч байна гэж байхад гаднаас Кисаки орж ирэн Такемичи чи буюу хоёрыг тусгайлаа уулзах гэд зөвшөөрөл аван. Тэд нэг өрөөнд орж ирэн ширээ төрсөн шигээ сум. Кисаки Такемичид чи намайг үгүй яддгүү гэснээ 12 жилийн өмнө бааж өгсөн миний буруу байсан. Цус таалавыг зохион байгуулсан үнэн би. Би Хамааг ашиглаад Казуторотой ярилцсан, улхаалааг үүсгэн байгуулсан. Тэгээд Томантай мөргөлдөө үүсгэсэн. Би ингээд хүч чадлыг хүссэн. Би өөрийгөө магтуулах зүйл хийхийг хүссэн. Би хэрвээ тулааныг зогсоосон бол бүгд надад бүгэлцэх байсан. Гэхдээ би баажийг өгнө гэж бодоогүй. Гэт уучлалтгүйдэг юм. Тэд дараа хундахтай вискиг өөргөө баажигийн төлөө тулган уудаг юм. Тэгснэ Кисаки, саяны худал шүү. Би баажийг алахын тулд Казуторог ашигласан юм гэхэд тэр хоёр ухаан алдаад ундаг. Вискинд нойрсуулагч ийсэж. Такемичи нүдэнэ босч ирэхэд хүлүүлчихсэн байх ба аль хэдийн чи буюу тамлуулаад эхэлчихсэн байдаг. Кисаки чи одоо л 12 жилийн өмнө болсон зүйлийг мартахгүй зууралдаад байх. Чи баажиг өчөг авах гэж оролдож байгаа мүү? Та хоёр урагч үстэй. Гээд өшгөлөө зоддог. Чи буюу чиний буруу цагдаа нар өөрөөр л хөдөлсөн. Миний зорилго зөвхөн чамайг Томанаас хөөх. Тийм ээ. Чиний зөв. Би бол урвагч. Гэхдээ Такемичи энэтэй ямар ч хамаардаггүй гэсэн. Тийм үгээд Такемичигийн хөл рүү бууддаг. Тэгээд дараа нь Кисаки чи буюугийн толгоонд буу тулгаан эцсийнхаа үгийг хэлгэхэд Такемичи эднэр минь эсвэлчий өгс. 12 жилийн өмнөхөөс олон зүйл өөрчлөгдсөн. Майки алга болж Кен цаасл болсон. Мэдээг багтал бид аимшигтай зүйлтэй утгалчихсан. Бид олон алдаа гаргасан. Гэхдээ дотроо бид огтхон ч өөрчлөгдөөгүй. Баажигийн мэдрэмж болон Тома бүгд чиний гарт байна. Хамтрагчаа. Гисээр тэр буудуулж өгдөг юм. Кисаки түүнд ч бас буу тулгаан. Чи ч гэсэн түүний араас удахгүй явна гэхэд түүний үгийг огтхон сонсохгүй байдаг байх ба чи буюу үгсэнд маш их зочирчсан байдаг. Кисаки чи өөрийгөө хэн гэж бодож байна? Энэ чамд байгаа бүх зүйл чинь гэж үү? Хагцъя да миний баатраа. Гисээр буундуу дугарч энэ анимын синс нэгэнд дуустдаг. Яг тэгээ удахгүй синс хоёрыг нэрчих болно. Тэгээд тэр бот лайк болон subscribe дараарай. Bye. Peace out.